Powered by Airplane. Аяли хөгжи. Зяасан байцгаана манайхаа подкаст румын цаашин дугаар та бүхэнд өргөд бэлэн болсон байна. Тэгээд Powered by Airplane. Манай подкаст маань Аяли хөгжи гэдэг үгээрээ явдаг байгаа. За тэгээд өнөөдөр бол ямар нэгэн спонсор байхгүй. За өнөөдөр бол миний туртай сэдвэр миний байнга ярих туртай сэдвэр нэгэн хүндтэй зочин манай подкаст хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээд зочдоо танилцуулаад тэгээд ямар сэдвийн тухай ярих гэж байгаа вэ гэдгээ ярилцъя гэж бодож байна. Өнөөдөр подкастт маань за номадик сэтгэл засалж болормаа хүрэлцэн ирсэн байгаа. Сайн байна уу? Сайн байна уу? Урьж оролцуулсан баярлалаа. За өнөөдөр миний айгуу ярих туртай бас яг манай подкастыг үзэж байгаа хүмүүст мань яг энэ сэдвийн тухай ярилцах 3 дахь дугаар болох гэж байгаа. Тэгээд энэ сэдв нь бол мэдээж хэрэг юу вэ гэдгийг манай зочин маань та бүхэнд хэлэх болно. Тэгээд та ярих гэж байгаа бидний ярилцах сэдвийн тухай бас танилцуулаад тэгээд ярианд оролцъё гэж бодож байна. За. Яг ярилцах сэдврүүгээ орохоос өмнө би самадаг сэтгэл зүйн хийдэг төрлийн юм баггүй юу. Тэгэхээр хүний хүртгүү мэдээлэл нарийн биетэй ажилладаг гэсэн. Тэгээ эн чинь нөгөө биеийн ухамсартай л ажилладаг байгаа байхгүй тий. Тэгэхээр дахиад сэтгэлийн ухамсартай ажиллана. Тэгээ одоо оршихуу тий. Сүнслэг байдал оршихуу шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо хоёулаа өнөөдөр ярилцах сэдв болоод байна тий. Spirituality гэж англи хэлээр яриад байна. Одоо ер нь хүн төрөлхтөн бэлэн болоод нээлттэй болчихжээ. Ноднон монголчууд ч гэсэн ноднон ингээд ирээд иймэрхүү зүйл ярихлаар нэг их хүлээж авах юм шиг санагдаад байсан бол энэ жил ингээд ирээд хүмүүстэй уулзахад тэштэй би ингээд ийм подкаст үзсэн ингэсэн үнэхээр тиймний зүуд ингэж өөрчлөлтөө тий надад ийм гоё байна гэдэг ингээд хүмүүс их нээлттэй болцсон санагдсан. За энэ сэдвийн тухай ярилцах юм байна тийм үү? За окей. За тэгэхээр одоо ер нь бол монголчууд маань бол хамгийн их мэдж байгаа нь бол яг хөө дэлхийд даяар бол spiritual awakening гэдэг сүүлийн жилүүдэд бол бас мэдих нэг хүмүүс айгүй их сонирхож байгаа. За тэгээд Монголд бол энийг бас яг сүнсний сэрэлт гэдэг байдлаар бол хүмүүс их сонссон болов гэж бодож байна. За тэгээд ер нь сүнсний сэрэлт гэж юу юм бэ? Сүнсний сэрэлт сонирхолтой. Би чинь өөрөө сэтгэл засал тэг коучинг хийдэг. Ер нь нэгээд барууны шинжилгээ ухаанд тулгуурласан энэ арга зүгээр л хүнтэй ажилладаг төрлийн хүн. Тэгээ монголчуудаа ажиллаад ингээ явж байхад заримдаа юм сүнслэг аялал хийж явж байгаад травма авчихсан хүмүүс их байдаг байсан байхгүй. Тэ? Тэгээ үдгийн үсгэцгээрээ оролдуулаад юм тэгээ айж маацсан тэрнээсээ болоо унтаж чадхаа болцсон тэ. Дүү ингээд зан үйл хийж байгаа хүмүүсийг ингээд татаад янз янз болгоцсон ч юм уу те эсвэл үзмэрч гэдэгснээ мөнгөний аваад заллаад алга болцсон ч юм уу те ингээд янз янзын юм сонин түүхүүд гарч ирдэг байсан учраас би юм сүнсний тухай яриа за ер нь манай community ярихгүй шүү гэдэг те эсвэл би одоо яг өөрөө ч бас ороогүй байна тэгэхээр энийг ингээд хаалаа гэдэг сэдвийг ингээд өөрөө энэ сүнсний сэрэлт ухамсар гэдгийг түр хаацсан байсан баг. Тэгээд яах вэ? Амьдралын эрхээртэй үйлчлүүлэгч нартаа дарагдаад, ядраад, тэг 2 3 одоо 3 4 бяцхан хүүхдүүд тэг хажуугаар нь ажил гээд бүр ядраад туйлдаад цугтаад нэг ретритэд явахгүй юу одоо тэг 7 хоногийн бяцлаглалын ретрит. Тэгсэн жил эхний бяцлал хийдүү тэг. Тэгсэн чинь эхний бяцлаглаар шууд ингээл яваад орчиж байгаа. Яваад орно гэдэг нь одоо юу гэдгийг бий байхгүй болол энерги мэдээлэл болол тэг ингээл бүх матери буюу нүдэнд харагддаг зүйл бүгд байхгүй болол энерги болол нэг юм бүтэн өөрийн энерги оршихоор энерги мэдээлэл рүү яваад орчиж байгаа. Тэгэл нинж тэр нөгөө жинхэнэ нэгүсэл хайр гэдэг чинь ингээл дээрээс бууж ирээл би ингээл тэг тэр хүчтэй энерги чинь тэг тааж чадаал тэг хөдлөөл тэгэл нэг жоохон хүндий байсан харилцаа эдэр чинь ингээл хормын дотэд нөгөө хүн нүдэнд харагдаал миний дотроос ингээл хизээч өмнө нь мэдэрч байгаагүй тэр нинж хайр нэгүсэл ингээл урсаал тэ гарч ирээл тэгэл тэр харилцаанууд ингээл засагдаал дулаацаал тэр сонирхолтой юмуд харж байгаа. Тэгээ өөрийнхөө одоо жишээлбэл сүнсний хөтөч гэж нэрлэдэг өөрийн дээд бие гэж нэрлэдэг тэр хэсэгтээ уулзаал тэ нэг юм одоо фан одоо юм хөгжилтэй айлгүйч юм шиг тэгсэн хэрнээ юм
ийм хөөрхөн гэдэг ийм хөгшин гарч ирсэн ээ. Have fun тийч жоохон бити юм сериосны байлдаа чи ингээд энэ гоё амьдралыг амтлаач гэл те. Өвдөц. Тий өвдөц аа. Тэгэл надтай ингээд гар бараал тэр энерги дунд чинь бүжгэлж янз юм болол сонирхолтой юм ингээл юмнууд хийлж мэлээл. Тэр бол одоо зөвхөн нэг хэсэг нь байгаа байхгүй те. Дахиад яар бол зөндөө юм байгаа л да. Гэтэ тэр одоо тэгэд энэ ингээд олон жил хүмүүс бяцлагад ордгүй юм байна. Би тэнд чинь 2100 хүнтэй одоо бяцлаж байгаа байхгүй те. Хүм болгол ийм одоо мэдэрдэм байлгүй дээ гэж бодоод байж байгаа штэ. Тэгээ 7 хоногийн хугацаанд чинь ингээд судлаа сэлгээл суугаал янз бүрийн орны хүмүүстэй ингээ ярихлаар чинь би одоо энэ иймэрхүү ретрит одоо 9 дахь удаага явж гин тий. Юу мэдэрсэн гэх миний ингээд энэ мэдэрсэн юм мэдрэх нь мэдрээгүй байгаа байхгүй тий ихэнх нь. Тэгээ яагаад ингээ хурдан ийшээ орчуу гэд би ингээд гайхсан чи өөрөө хийдэг ажлаараа өдөр тутамдаа би өөрийнхөө биеийн ухамсартай ажиллаад сэтгэлийн ухамсартай ажиллаад хажуугаар нөгөө сэтгэл засал ингээд хүн тусалдаг учраас байнгын нэмж сэтгэлийг ингээд бүр мэрэгжлийн стандарт гэж орж ирдэг байхгүй тий. Нэмж сэтгэлийг ингээд өөртөө хөгжүүлэл эгогоо хүлээл сууж идэг тий. Би танд туслах гэжсэн эгогоор ингээд орж ирэх юм бол тэр хүн чинь ингээд өвтгөд гарчихж байгаа байхгүй тий. Дандаа нэмж сэтгэлээр орж ирдэг. Тэгээ энэ ямаар ингээд 10 жил явчихаар чи бяцлагч шиг болчих тийм ээ л. Тэгээ ажил нь өөрөө ингээд бяцлагуулцдаг тийм. Самадагч нь бас нөгөө mindfulness шиг юм байнгын л ингээд өртгөө мэдээлэлтэйгээ ажиллаад орчин тойрныхоо юмараа ингээд бяцлага явж идэг байхгүй тийм. Тийм учраас яг үүдэн дээр нэрчээд бэлэн байсан. Зүгээр би бодлороо одоо за ухамсар тэрийг одоо дараа нь болъё тийм. Зав зайтай амьдралтай болохоор одоо тийм хүүхдүүд арай нэг 10 нас хүрэхээр л тийш явж тэгээ тэрийг сонирхъя гэдэг ингээд хаацсан байсан. Тэгвэр яг үүдэн дээр нь байснаа мэдэхгүй байсан байгаа. Тэгээ одоо эндээс би юу гэж хэлмээр байна гэхэлэр хүн жоохон нээлттэй байх юм бол өөрийнхөө энэ жинхэнэ дээд хязгааргүй хүч чадал эрх мэдэл одоо чи бүрэн бүтэн байдал байгаа. Бид нар өссөн төрсэн цагаас л нүдэнд харагдаж байгаа юм л бодит юм. Энээс цааш юу ч байхгүй өссөн. Гэтэл энэ нүдэнд харагдаж байгаа юм чи ер нь бодит ертөнцийн 0.1% гэж яриад байгаа байхгүй. Үнэн. Тэгэл ингээл нэг л орохт чинь цоошин ертөнц тий. Ингээд үгээр хэлхий аргагүй сонирхолтой ертөнц нэгтчихэж байгаа байхгүй. За тэгвэл шүү дээ тий. Над нэг юм асуулт байна. Хүн яг одоо таны хэлж байгаагаар сүнсний сэрэлт хийснээр олж авах хамгийн том зүйл нь юу вэ? Дотоод тодорхой байдал. Эргэлзээ үгүй тодорхой байдал. Ялангуяа бид нар ингээд би одоо амбицтай төрлийн хүн байсан байгаа байхгүй юу те. Ихэнхдээ зорилгыг одоо юу гэдгийг би тэгнэ гэдэг ингээд одоо хүмүүс ямар зорилго тавьж जैन тэр нийцүүл тавьдаг ч юм уу те. Ямар нэгэн гадны уншсан зүйл дээрээ тулгуурлаад зорилго тавьдаг ч юм уу. Тийм байсан байгаа байхгүй юу. Гэтэл зорилго гэдэг чинь дотоод мэдлэгээс ундарч лугшиж гарч ирдэг зүйл байгаа байхгүй. Дотоод knowingness-тэй мэдлэг. Тэгэхээр сүнсний энэ сэрэлтийг хийснээрээ хүн маш тодорхой байдал үүсдэг. Тийм тодорхой байдал үүсээд ийм сонирхолтой хинэж бодоогүй зүйлийг угаасаа ингээд сэтгэн бодно хийн гин. Тэнгүүд 3 хэмжээс ертөнцид ингээд одоо бизэг виэс хайлж нэгийг байгаа хүмүүс бол ихэнхдээ эргэлзэн байхгүй. Ийм хачин юм. Чи ийм юмыг боломжгүй штэ. Ийм их зовлон, ийм юмнууд байдаг байхгүй юу? Энд чинь боломжгүй гэт ингээд зөндөө олон талаас хэлж болно те. Тэгтэл иймэрхүү юм дотроос ундарч тодорхой байдлаар гарч ирсэн тухайлбал зориг байх үед болгоно гэт ингээд хаяд зөнгөөр хөг аяараа нийлээд би ингэж баг хичээж зовж хөдөлмөрлөөгүй байтал нөгөө зориг чинь нүдэнд амьлаад те. Нээлт болоод гараад ирэх юм жишээ нэ те. Тэгэхээр нэгдүгээр миний бодлоор бол маш тодорхой байдал үүсдэг. Бүх хүн эргэлзэж байхад чи аль хэдийн мэлминдээ харцсан учраас тодорхой одоо байгаа учраас аль хэдийн бүтээсэн учраас одоо зүгээр сорилт бол яаж материалын ертөнц дээр бүтээх вэ гэдэг байгаа. Тэгэхээр материалын ертөнцийн хуулийг дагна, цагаа барина, одоо юу гэдгийг акшн буюу үйлдэл хийн, зорилготой байна, тийм ээ. За хоёр дахь маш сонирхолтой зүйл болохоор юм хайр. Ерөөсөө л
бид нар чинь бүгдээрээ нэг л юм биш. Тэ? Тусдаа биш байгаа. Бид нар бүгдийг тусдаа гэж бодож ирсэн. Тухайлбал би ажил дээр ирэхдээ нэг өөр хүн, гэртээ нэг өөр хүн. Тэ нэг л өөр байгаад байна шүү дээ. Өөр дөрүүд дээр байгаад байна шүү дээ. Гэтэл энэ бүх дөрүүд чинь ингээд нэг юм намжаад бүрэн алга болно гэж аахгүй. Энэ дээр би бас тайлбар хэлмээр байна. Тэгэд зүрстгэл хайраар оршихуун хайраар дүүрчихлэр чинь хайраар ингээд дүүрчихлэр чинь бусдыг л хайрлаад байт юм. Гэхдээ хайр гэдэг чинь бидний бодсон шиг зөөлөн байдал бас биш юм байна. Хайр чинь хатуу юм байна. Бас үнэн юм байна. Тийм нийцэн хүн чинь заримдаа юм айц үгүйгээр хайртай хүндээ бол тэг яг үннийг хэлждэг ч юм уу те. Надад бол нэг мэдрэгдсэн. Одоо би хязгаарладаг болсон, хазаарладаг болсон л доо. Тэг хараад бүх юм тодорхой байгаа учраас хэлчихэж байгаа хгүй те. Тэг нөгөө хүн чинь ингээл гомдоол янз болоо те. Яг үннийг ингээ хэлчихэж байгаа хгүй те. Тэгэхээр ийм хайраар юм аливаа юмд ханддаг нэгдмэл байдал. Үндэс ухсаа их усврээ маш их хайрладаг. Тэгээ өнгөрсний бүх түүх болсон бүх юм төгс процессын дагуу л өрнөж байгаа юм байна. Энд дутуу зүйл гэж байхгүй, буруу зүйл гэж байхгүй. Бүх юм төгс процессын дагуу өрнөж байгаа. Тэгэл болоо. За, одоо нэг бодлын хаалт гэж юм байгаад байна шүү дээ. Бодлын хаалттай энэ хүртэл байж байгаад тэгээд би бодлын хаалтыг авснаас хойш миний амьдралд ийм өөрчлөлтүүд гарлаа гэдэг зүйлийн тухай хоёулаа сая ярилцлаа. Ямар өөрчлөлтүүд гарав? Харилцаа. За. Тухайлбал бид нар чинь юм хатуу үзлэр ингээд хүнээс нэг юм нэгтэг болсон байгаа. Би одоо тухайлбал ухамсаргүйгээр те да нөхрөө сайхан хандлаа, нөхөр намайг хайрлах хэрэгтэй шүү. Гэт ямар нэгэн хүнд сайхан хандахдаа өөрөө ч мэдлгүйгээр бусдаас юм хүлээдэг болсон. Тийм барилцаад байгаа хэрэг те. Гэтэл оршихуун энэ хайр дүүрэн байдлаар дүүрээ дээрэс нь нөгөө өөрийнхөө бүрэн бүтэн байдлыг олоод авчиж штэ. Би физик биенээс гадна миний дотор ийм том энерги ертөнц байна гэдгийг нэгээд нээчихлэр чин хүлнэс буюу бүтэн болчихж байгаа. Бүтэн болсон хүн чинь ерөөсөө хамгийн ихний өөрчлөлт бол дутах зүйл юу ч байхгүй юм. Хүсэх зүйл юу ч алга. Ерөөсөө хүсэл авах болчихж байгаа. Өмнө нь дандаа юм хүслээр бүтээдэг те. Эндээс нэг юм энийг ингэчих юмсан, энийг бүтээчих юмсан гэл те. Энэ нь бүтэхгүй бол яана гэл ингээл нэг юм зууралдаантай хүлээстэй. Тэг ингээд дүүрчээр чи ерөөсөө ямар ч зууралдаан байхгүй. Бүтүүл бүтэн, бүтггүй. Үнэхээр тэр бурхны одоо юу гэдэг оршихуун хүсэл бол тэгээ бүтэн. Тэр бүтэхгүй бол тэр нь миний хамгийн сайн сайхны төлөө байсан. Тэгтээ энийг хэлэхээс өмнө тийм нэг эд эсийн гүнд ямар ч хүсэл байхгүй. Тэр хүсэл байхгүй үед чинь тэр одоо нөгөө ертөнцийн одоо яадаг штэ бид нар чинь таашаал авахын тулд те айраг таймах одоо сексийн тэр мэдрэмж хүртэл чинь тэр оршуудаа нэгдэх тэр үнэхээр тэр сэргэлтийн нэг бяцхан хувилбар нь л байгаа байхгүй те жижигхэн хэсэг юм тийм yes хэр чин секс хүртэл сонирхолгүй болоод те одоо бүр сонирхолтой манай нөхөр чин жинхэнэ инженер юм рационал хүн байхгүй те би ингээд ретритэд явж ирээд ингээд дүүрээд юм шалонд болцсон байхгүй тэгч маа нөхөр нэг жоох иймэрхүү байдалтай те өгөөсөхгүй гэхдээ нэг юм сондсон байдалтай байгаа даа штэ тэгээ ирээд ингээд халтаж чадахгүй шилэл надад ингээд халдаж чадахгүй ойртож чадахгүй нэг юм ярьж чадахгүй те би бас ингээд юу ярихаас мэдгүй гэхдээ юм дүүрсэн шалондоо ертөнцид ингээд орцсон те баран ингээд нөгөө хар там хэрэгэлцсэн юм шиг л гар яваад байгаа байхгүй те тэрээс үнэхээр дүүрчт юм хоол идэх болцсон нэг хэсэг бүтэн ингээд нөгөө бясалгал руу ингээд ороод яасан чинь эргэж ирээ хоол идмэргүй санагдаа те ороо хоол мол ормооргүй өдөрт нэг хоол ид нэгдүүл нэг юм цагаан хоол молгийн тэг өнгөх юм идэ дүүрээд байгаа байхгүй те дутуух зүйл юу ч байхгүй тэгээ тэр бол ерөөсөн үнэхээр сэтгэлийн жинхэнэ эрхчлөө тэр эрхчлөө гэдэлчлэр чинь тэг одоо яах юм зүгээр хороо дээр ингээд ирцэн тэгэхээр одоо тоглолт хийх юм шүү те тэг яаж тоглох уу те яаж гоё
бүтээж туурвж те хүчин цэнгэлтхүү те хорвоо намайг баяр хөөртэй бай те өөрийн ирэхээрээ бай гэдэг шүү дээ. Энд чинь угаасаа жинхэнэ би чинь энэ юм биш дээ. А зүгээр бид нар ийм байх хэвээр тийм байх хэвээр гэдэг баахан янз янзын юмар л хүлээд байсан юм. Яг ингээ яриул зөндөл юм байгаа л да. За. Би бүтэн болчлоо гэж шүү дээ. Би бас яг энэ зүйлийг мэдрээд бас энэ хөрх удаж байна. Чааста. Өөрийнхөө хувьд нэг 2 жил бол болж байгаа. Тэгээд энэнд хизээч суралцаж дуустдаг юм байна. Дуусахгүй. Хизээч дуустдаг юм байна л да. Түрүүн өөрөө хэлж ин л да. Нөгөө нэг энэ хорвоо ертөнц чинь амар том юм байна гэх тээ. За энэ хорвоо ертөнц чинь амар том юм гэж ярьж байл тээ. Тэгэнгүүт одоо яг тэр сүнсээс эрэлдэж идэм юм уу? Энэ бодлуудынхаа хаалтыг авсны дараа ингээ би арай өөр хүн болоод арай шал өөр хүн болоод тэг хүн өгдгөө мэн гэдгийг ойлгосон. Би сүүлд Эверест явж ирчээд тэгэнгүүт тэнд нэг оксижений хэмжээ нэгдэжид болчдөг. Бид нэр 95-аас 100% амьсгалдаг бол. Тэгмүүд оксиженээр бидний зөвхөн уушиг амьсгалдаг юм байна. Бидний бүх бие амьсгалж байдаг. Тэгээ би сүүлд яг энэ ухамсарын төвшөнгөө сүүлд Эверест явчаад нэмчээд ирсэн. Би юуг мэдэрсэн гэж хүн өгдгөө юм байна. Зүгээр л бидний дотор байгаа сүнслэг бидний биеийг л орхиод юм байна. Яг. Тэг бидний биеийг л орхиод юм байна. Тэр үед яаж ийн гэхээр түрүүнийг бидний одоо эргэлж байгаа ч юм уу байгаа энэ бие маань нийт одоо санжаа гэдэг хүнийг бүтээж байгаа 0.1% гэлээ юу гэж хэд гэж шлээ 0.1% ч юм уу тэгж тэгэнгүүт бид нар яг тэр 0.1% дээр нь одоо амьдарч байгаа бидний биеийг бүтээж байгаа хүмүүсийн одоо намайг бүтээж байгаа үг дээдсийн бодлоодын 0.1%-ийг бид нар энд бодитоор ашиглаж байгаа шиг. Гэтэл энэ 0.1 хэсэг чинь Эверест рүү явангууд 0.1-ийг талаар нь аваад хэд болох юм. Маш бага болох юм шүү дээ. Яг тийм ситүэйшн дээр би очиж байгаа байхгүй тийм. Би бүр ингээд бүр тийм. Би чинь нэг ёсондоо биднэрт 100% ашиглах боломжтой байгаа. Тэнд очингууд бид нар бие нэг ёсондоо талаар нь мэдрээд талаар нь сүнсээ мэдрээд эхэлт юм бэл. Тэрийг хүмүүс зарим нэг нь мэдэрнэ, зарим нэг нь мэдрэхгүй. Би бол мэдэрдэг төрлийн хүн юм бэлээ. Тэр үед яг гэхээр яг ийм би өөрийгөө сүнстэй юм байна. Миний бие дотор сүнс оршдог юм байна. Надад энэ бодлоодыг өвгдөөц өгч идэм байх гэдэг ингээд амар 12 дооногийн туршид мэдэрнэ. Мэдрүүлнэ. Би мэдрэхгүй. Мэдрүүлнэ. Тэр үед юу ойлгосон гэхээр би энэ үед энийг мэдэрч байгаа юм байна. Миний дотор ийм том зүйл байгаа. Би өчүүхэн хэсэг юм байна. Гингүүтлээ юу гэж утсан гэж айгуу сонио. Тэнгүүтлээ надад ердөө нэг 70-80 жилийн хугацаа байгаа юм байна. Тэгэхээр би тэгтээ тэргүй миний ингээ мэдрээд байгаа зүйлийг би энэ биеийг орхисны дараагаас хойш би энэ ертөнцид энэ 3D8D ертөнцид орчих юм байна. Миний сүнс. Тэгэхээр би яг одоо байгаа хугацаанд өдөр бүрийг enjoy хийх хэрэгтэй юм байна. Гэж ойлгож авсан. Зөв үү? Зөв шүү дээ. Яг үнэн тийм. Бас нэгэнд мөнхөд орших сүнс байгаа байхгүй тий. Мөнхөд орших энерги мэдээлэл. Төр зур энэ дээрэд ингээм амдарч үзэж байна тий. Сүнсээ тэлхийн тулд. Яг үнэ. Тий. Тэгэд би өөрөө үйлчлэгч. Чи ухамсар сэрцэн үед биеийг яаж үйлчлэгч болгож ашигламаар байна. Удирдах болж байгаа байхгүй. Жишээлбэл би ч одоо Канадаас ирээд 7 хоног явж байгаа байхгүй. Тэгэхээр чин яг 12 цагийн зөрүүнд орчиж байгаа. Тэгтээ шахуу хуурт 7-оос 7-гийн хооронд бүр ингэж шахуу тий. Дээрээс нь ханаад хүрээд эмзэг болцсон байт юм. Тэгээ нэг бактери шууд ороод ханаад хүрээд тэгвэл шүн унтахгүй. Тэгтээ өдөржингөө ажилтай. Тэгэхэд би бол ингээ ядарсан байгаа байхгүй. Гэтэл оюун санаа цэлмэг. Шүнжин унтсан юм шиг зүгээр ингээ цэлмэг. Тэгтээ би бол одоо ингээд ханаалгах ч юм уу ингээ ядарсан юм байгаад байна. Тэ? Нэгдэжтэй бид нар ингээд ялангуяа би бол одоо сүнсний сэрэлтээс өмнө хичнээн унтаад амраад байгаа хэрнээ амарсан нь мэдрэхдэггүй заримдаа үе байна тий. Маш
маш их өөртөө тордоо тасгал хийгээл бүүн болол ингээд байгаа хэрнээ нэг л толгой манараатай байгаа гэдэг юм уу? Тэг чи одоо тархины манангуулал гэдэг шүү тийм ээ. Цаагаараа бол яг хөө ингээд боргоцоо булчирхай одоо гадуур нь бүрхүүл үүсцэн те одоо янз бүрийн мотор хэрэглээд гадны орчны нөлөө мөлөөгөр ингээд давхраг үүсчтэй юм байл да. Тэгэнгүүт ч нөгөө боргоцоо булчирхай мэлмийн ингээд хаагдал нэмэлтээр илүү ингээд цэлмэт ингээд шиг харахаа болчдөг гэж юм уу те. Гэтэл ингээд бяцлаглаар нээчлэр чинь би бол ядардаг гэхдээ оюунс нь бол ерөөсөө ядардаг. Түшүн бол би одоо дандаа л 2-3 цагийн орцол яваад байгаа. Тэг зөв зүгээр 10 цаг унтцсан юм шиг л. Тийм хүчтэй л болчтой юм. Тэгээ би бол үйлчлэгч. За тэгээд би нэг их асуухаасаа илүү мэдэрсэн зүйлээр явчих юм бол илүү яриа гоё өрнөх юм болов уу гэж байна. Тэгээд яг би бол яг тийм зүйлийг мэдэрснээс хойш бид нар тэгтээ тэргүй тэнд очих юм байна. Тийм. Дээр очих юм байна шүү дээ бид нар угаасаа тэр 3D 8D ертөнцид угаасаа очиод тэнд ингэ байх юм байна. Тэгэхээр одоо байгаа бүх мөчөө enjoy хийх хэрэгтэй юм байна. Тэгээд нэгэсэндээ ойлгоцсон гэсэн үг тий. Ойлголт нь ирсэн. За би ер нь бол ингэх юм байна гэдгээ нэгэнд ойлгосны дараа энэ яваа байгаа насаа ер нь бол enjoy-оос гадна хийхийг хүссэн юм биетээр хийх боломж үүсэж байгаа надад. Би тэр дээр очих юм бол энэ бүх зүйлийг мэдрэхээс цаашгүй л дээ. Ер нь бол тий. Мэдэрнэ. Бусдаар одоо жишээлбэл хин нэгнээр дамжуулах хэрэг гарч ирнэ тий. Тэгин. Дамжуулах хэрэг гарч ирнэ тий. Тэр боломж нь тэр үед над үүсгүй юу. Миний доотлын өвдөөгчд намайг мэдэрч гаргаж ирэх үгүй юу ч гэх юм тий. Энэ асуудлууд үүсэх юм бэл. Тэгэхээр яг одоо байгаа цаг хугацаагаа өөрийнхөө хүсснээр амьдарч байх нь амар чухал юм байна гэдгийг одоо нэг өсөндөө ойлгоцсон. Энд чинь амар сэтгэлийн амар амгалан байхгүй. Чихэн эргчлөө. Тий, би бол тэгж одоо да. Тий. Тэгтээ тэгэл ингээл хүн хичнээн тэрийг ойлгоцсон ч гэсэндээ тэгэл амьдралд муу мухай зүсдэх болдно. Тэг нь ингэдэм байна. Нэг маш чухал ойлгосон зүйл болохоор бид нар ингээд сүнсний сэргэлт одоо ингээд аахгүй. Чи ийм зүйл мэдэрсэн бол одоо чихтэйхэн гэгэнтэнтэй одоо ингээд тэг үгтэй онцгой нэгэн болчоо байлгүй гэсэн байртай ингээд чутам биш гэдэг нь шүү дээ. Уучлаарай. Хүн болгон тэр өвдөл нь байгаа. Тэг нээж болно нэгдүгээрт. Хоёрдугаарт би гэгэнтэн болоогүй. Намайг шүтэн бичрэг ямар ч хэрэг байхгүй. Тэ зүгээр зүгээр л би явж байгаа л бүрэн бүтэн байдлаа олцсон л хүн байна те. Гэхдээ тэр чинь чи бүрэн ариусчихсан гэсэн үг биш. Яагаад гэвэл 3 хэмжээс ертөнцид ингээ амьдарч явах үед чинь бидний хөгжүүлсэн нөгөө өмнөх амьдралаас ч гэсэн улбаатай нөгөө эго те дөрүүд ингээд сэтгэлийн хамгаалалтууд байгаа байхгүй. Одоо бидний манай сэтгэл зүйн арга үүнийг нөгөө менежерүүд гэж бас нэрлэдэг байхгүй. Тэг менежерүүд гал амтраагч нар гэдэг. Энэ сүнсний энсрэлтийг илүү би бол ингэж боддог. За бяцлаглаар ингээд таньсан мэдэрсэн. Тэгээ чи яг бодит өдөр тутмын амьдралдаа үнэхээр чи тэр оршихуун гэрэл хайрыг түгэж чадж байгаа юм уу? Яг тэрүүгээр амьдрч чадж байгаа юм уу гэд. Би өөрөөсөө өдөр болгон асуудаг. Тэрийг би хүмүүстэй зааж өгдөг. Ингэхгүй бол чи тэ тэнд нэг яснаа энд гоё юм байдаг. Энд бол та нар хинч биш гэсэн байдалтай тийм сүнсний их эрхэлт битгий орооч гэж хэлдэг байхгүй. Тэгээ би бол маш их энгийн байхыг хүсдэг. Тэгээ энгийндээ бол бүр өөртөө ямар шаардлагыг байнга тавьдаг. Хүмүүстэй бас юг зааж өгдөг вэ гэхээр би өнөөдөр ингэж соригдсон. Тэ миний дотор тэ ядгийн тэ надад ийм үг надад одоо би хүнтэй харилцаж байгаад надад ийм үг хэлээд миний сэтгэлийн хамгаалагч асар хүчтэй хамгаалагч хянагч гарч ирээд тэгээ уур хүрээд бухимдаад реакцлаад ийм юм болсон. Тэр хүнийг буруутахаас өмнө би яадаг вэ гэхээр буцаж өөрлөгөө татаад ой дотор амьдардаг байхгүй. Тэгээ байшингаа сайхан тойроод талхаж байхдаа би их залбирдаг байхгүй. Гэгэн оршихуу мэн тэ одоо гэдгийг өвөг дээдэс мэн дээд хүч мэн гэж бүр хэлж жагаад зөвхөн бяцлаглаар засах гэдэг байхгүй тэ. Өөртөө тулж байгаа байхгүй. Миний дотор айхтар их сэтгэлийн тийм хамгаалагч реакц бухимдал гарч ирлээ. Үүнийг өнөөдөр таниулсанд маш их баярлалаа. Энэ бол тэгэхээр энэ
сэтгэлийн реакц хянагч бухимдлыг маань тий ариусгахад намайг чиглүүлж туслаарай. Тэгээ тийм болтугай гэдэг ингээ залбирлаа хаагаад тий. Тэгэхээр залбирал өөрөө бид нэр залбирлыг хэдэн 100 сая жил одоо үүдгийн 100 жил буруу ашиглаад ирсэн байгаа. Гэтэл залбирал өөрөө ямар учиртай вэ гэхлээр нэгдүгээр дээд хүчтэйгээ байнгын холбоотой байхад тусалдаг. Хоёрдугаарт сэтгэлээ үгээрээ тунхгаараа засахад тусалдаг. Үг чинь өөрөө тэр чигээрээ долгион үйлзэл байгаа шүү дээ. Дээрээс нь миний чин зүрхнээс гарсан тэр үгээрээ залбирал хийх үед би өөрөө замаа бас засчихж байгаа байхгүй, шийдлээ гаргачихж байгаа байхгүй тий. Гурав дахь маш чухал зүйл болохоор залбирал нь ямар нэгэн байдлаар гуйсан шинжтэй. Намайг тэгэж өгөөч. Миний оролцоо авахгүй тий. Би одоо чамд бухимдсан байлаа гэхэд тийм тий санжааг засаж өгөөч. Санжааг надад дуртай олгож өгөөч гэдгийг залбирч болохгүй байх. Тэр чинь буруу залбирал болсон байгаа байхгүй. Эсвэргээрээ миний дотор үүссэн тэр реакц бухимдлыг засахад надад тусалж өгөөч, чиглүүлж өгөөч. Би бол ингээд энэ дээд агуу хүчгүйгээрээ бол хинж биш юм аа. Даруй байдал би болж байна тий. Эго огч байгаа. Эгогоо өвхүүлж тунхалж шít. Эго бол үзүүлээд өгье. Хянагч нь гарч ирээл нөгөө үнтэйгээ муудалцаад би хэн болохоо харуулад өгье мөгий гэдэг байгаа байхгүй юу тий. Айхтар тэнгуүч эгогоо баашингаа тойрол гарч яваал нэг залбраал нарлуу хараал эрчим аваал 2 минутын дотор сэргээл шал ондоо болоод тэр чигээрээ хайраар дүүрээл нөгөө хүмүүн дээр чи уучлал бий болоод тэгээ эн чин тэнгэр газрыг холбож байгаа. Залбирал чин тэнгэр газрыг холбож байгаа. Сүн сэтгэлийг холбож байгаа. Газар дэлхий дээр тэнгэрч газар дэлхий дээр ч хайраараа амьдрахад өөрийгөө тасгалжуулж байгаа маш чухал юм байна. Гэтэл бид нэр заримдаа сүнсний аялал хийгээд ингээд сүнсний сэрэлтийг явж байхдаа энийгээ мартчихдээ юм. Энэ реакц бухимдлууд чинь өөрөө Каббала буюу эртний мэрэгэн ухаан мэдхүү Каббала гэдэг. Каббала гэдэг еврейн эртний мэрэгэн ухаан. Есүс Христ буддизмаас ч өмнө байсан 5700 оноос их гаралтай. Тэгээд өв уламжлуулан зөвхөн сонгогдсон хүмүүсээр дамжуулж зааж ирсэн хүн төрлөختөн бэлэн биш байна гэж үзээд харин сүүлийн жилүүдэд хүн төрлөختөн одоо бэлэн болжээ гэд Каббала ингээд дэлгэрч байгаа байхгүй. Тэгээ би залбирлын арга бол Каббалагаас сурсан. Зөв. Тийм тэгээ Каббалад ер нь юу заадаг вэ гэхэлэр одоо бидний өдөр тутмын бухимдал реакц бол Каббала зааж байгаа миний Айваскатай холбоотой юм чинь. Айваска биш. Тийм бол за окей. Мэрэгэн ухаан ер нь бол бүр ингээд бичигдсэн мэрэгэн ухаан. Тийм. Бүх шашинтай нэгдмэл. Бүх шашны их усүн тэндээс хэлэлт. Тэм нэг маш чухал point болохоор бид нар ингэж боддог. Сүнсний даалгавар гэхлээр нэг юм зориг юм шүү гэж боддог. Үгүй юм бэл. Сүнсний даалгавар гэдэг чинь өдөр тутамд биднэрт илэрч байгаа тэр реакц, бухимдал, стрессийг хайр болгож хуургах чинь бидний сүнсний даалгавар юм байна. Бид нар нэг юмд тодорхой нэг хэдийн юмнууд л реакцлаад байгаа байхгүй. Одоо би бол хяналтаа алдах үед реакцлдаг. Миний хэлсэн юмнаас зөрөх үед реакцлдаг байсан байна. Зөв. Тэгэхээр нэг тодорхой хэв дарцуудаа би нэг л юм тодорхой юмнууд л уур хүрээд байдаг. Тэгэхээр тэрийгээ бид нэр ухамсарлаад одоо ингээ янз бүрийн аргуудаар яаж иж яагаад дотор байгаа тэр реакцаа хайр болгож хуургаа зөвхөн бодлын түвшинд дарах ба ш тийм ээ. Ингээд ахлаар бид нар сүнсний даалгавраа биелүүлээд байгаа. Сүнсээ хөгжүүлээд байгаа юм. Яг зөв. Болроо би юм шүү. Надад бол онлайн ямар ч тийм байхгүй. Тэгээ би ихтэй подкаст эхлэх өмнө хэлсэн. Би онлайн төвшөнд нэг судалж байгаагүй. Судлахгүй. Сонирхолгүй болчдөг л дагасаас тий. Судлахгүй. Энийг би өөртөө дандаа челленжүүдээр нээж байгаа. Тий, сорилтоор яг үнэн тэгдэг. Тэгээд би хин нэгний хэллэгийг дуурайж хэлдэггүй. Би хэлсэн шүү дээ. Сууг нь ургаагүйгээ би өөртөө зөхиогоод байгаа тий.
Ер нь бол зүгээр нэг иймэрхүү хүнтэй ярьж байгаа шүү гэдэг зүгээр хэлсэн. За тэгээд нэлээд онолтцсон юм байна л да. Аха ойлгож байна. Гэтэ онолдох хэрэгтэй баг. За би дараагийн асуух гэж байгаа юм болохоор яг ингээд сая зөндөө өнөд орж ирж ирсэн ингээд явах гэдэг. Гол хэсгүүд алдаад байна. За тэгтээ яг энэ вэ. 50 болдгоо. Юу 50 болгодог вэ? Намаагүй. Тэ. Одоо яг одоо таны хийж байгаа зүйлүүд бодолчин дэлснэр юу 50 болдог вэ? Гэх юм одоо би асууж. Тийм 50 болгодог вэ? Намайг юу тавшуулдаг вэ? Тийм би аюу 50 болцсон байхгүй юу? Тийм яг үнэ. Тийм. Хүсэлгүй болчоор 50 болчтой юм шүү. Хүсэлгүй. За бас сууж болж байна. Сонирхолтой дүүрээд нөгөө дутуу юм байхгүй дүүрцэн баг. Энийг авчвал тийм болчиндоо аз жаргалдаа нөхцөл тавиагүй тий. Ийм гоё хувцсан өмсчүүл гоё болчихно. Одоо байхгүй юм чи яаж жаад очиод авчий. Тэгэхээр чи нэг юм зүтгэл гарах гээд байна да. Тэр юм зүтгэл буюу нэг ийм юм байхгүй. Чангарал тэмцэл байхгүй болчих жоо. Тий? Тэмцэл байхгүй. Тэр тийм тэмцэл байхгүй болохоор чинь ийм одоо бод гэдэг үг юм байна л да. Ер нь бодоод үзэхэд тий? Нэг тийм суудал дээрээ гүн суудсан. Дүүрцэн тий бүр цадцсан байгаа байхгүй. Одоо мөмө өгөхөд нэг юм хүүхэд цадаад нэг бүр гоё олдог штэ. Яа юм тэр юм шиг юм жаргалтай цадцсан. Тэ. Тэгч юмсан гिच юмс одоо ингэмээр хахын тэгмээр хахын. Энэс тэрийг авах юмсан тэгээд тийм юу ч байхгүй. Зүгээр юм бод. За би одоо айгүй мэдрэл мотой юм ярих гэж байгаа шүү. За. Мэдрэл мотой юм ярих гэж байгаа шүү маа. Яг нүдэндээ харж bubble pop хийжсэн үү? Bubble pop гэж юу? За окей. Тэгвэл нэг юм тархины чинь түгжээд так гэж тайлагддээ шүү дээ. Гэдэгдээ шүү. Насан туршдаа тэр хизээж ойлгоогүй байжсэн сонгож ургаж ирсэн үг юм уу? Тэгээд би одоо бүр тэнийг өөрөө ер нь бол тийм. Зөв. Тэгээд би харин яг нэг юм онлайн төвшөнд дэш мэдэрсэн зүйлээ ярьж байгаа учраас л юм. Зөв. Надад бясалгалаар нэг юм болсон. Зөндөл юм болтол та яг маш чухал тэр одоо bubble pop болсон юм чинь. Би байхгүй болол оршихуун гүн гав ганцаараа асар том энерги ингээ сууж байгаа байхгүй. Тэгээ зөвхөн хоёр нүд байгаа юм шиг. Тэр бол цэвэр ухамсар гэдэг юм байна л да. Тэгээд эргэн тойронд тэр чигээрээ ариун геометрийн дүрс. Тэгээ хизээч нүдэнд харагдаж байгаагүй тэр өнгө, үйлцэл, долгион. Тэр чинь ингээд асар их сэтгэлийн цэнгэл. Одоо гоё кино үзээ таашаал авч штэ. Тэр мөр болоод иргэд нь юу ч биш байхгүй те бүр гэдэг. Тэгээ тэр ертөнцид бол ингээд байгаа л баймаар. Тэр бол жинхэнэ тэгэл ертөнцийн юм штэ. Нөгөө хаяа номоос харж ирсэн тэр юмнууд ч ерөөсөө юм штэ. Яг бол тэр пүф гэдэг ингэж байгаа. Тэгэхээр өөрийн цэвэр ухамсараар хорвоог тэр чигээр нь толдоод тэг юу харахыг хүснэ шууд харагдана. Тэг. Миний bubble pop айгуу сонь юм байна. Би нэг нуух шалтгаан байхгүй. Миний ингээд амьдралтаа харж исэн хамгийн том юм тесэрсэн. Яг нэг юм жижигхэн юм шилэн бөмбөлгүүд юун дотор хийж ягаад шаарн дотор хийж ягаад дэлбэрт нь хийж ягаад шүү заа. Амар хэр хийж ягаад тэг ингээд нэг л зүг атахад тесрэхэд бэлэн болц тэр ингээд талаар нэг тарах нь шүү дээ тийм би харсан. Панк гэж хагарч байгаа байхгүй. Тэгэхээр тас гэж харсан. Тэгсэн чинь тэр юу байсан гэхээр би ийм өдий хүртэл ийм сонио нэг илүү харж билүүд олоосон хүн байсан бэлээ би. Тэрийг яг тэр ингээд задарч байгаа байхгүй. Тэгэл би ер нь би ийм амар сонин ийм атачдагч хүн байсан юм байна гэдгээ яг ойлгоцсон. Тий одоо бол би тийм биш. Яг тэр юм ингээд задард юм билээ. Bubble би тэрийг бол өөрөө bubble pop гэж нэрлээ. Тэрийг чи юу яаж одоо ямар орчин
байжгаад тэгээ одоо ямар яаж мэдрв? За ер нь бол Эверест. Түр алхаж явж байгаа л үү? Тэр чинь нэг хэд сүмсээ мэдрээд байгаа хэрэг байхгүй юм би те. Миний би нэг өсөндө тал нь миний би яваад санжаа яваад тал нь миний бодол яваад нь шүү дээ тэр чинь те. Яг тэр үед задарч байгаа байхгүй. Тэгэл ингээд би бүр зүг зүгээрч байгаа л гин. Гээл тэгсэн. Вау. Тий, яг тэр бол айгу бас сонир мэдрэмж байлаа. Тий, тэгж үзээрэй. Тэр айгу гоё шүү. Тэгэхээр тэр хүчтэй ч нөө jealousy гэдэг чинь бас юу л гэсэн үг шүү дээ. Эго шүү дээ. Тэр мөчөд эго өгсөн шүү дээ. Яг үн. Тэгээд тэр үеэс хойш за яг Эверестийн үеэр гэж бас хэлж болохгүй. Тэрний өмнө бас энэ баг багаар надад мэдрэгдэжсэн. Байнга л явж. Тэгээ бүр сүлд нь бүр үгүй болсон гэж би бодож байгаа. Тэгтээ стил байгаа. Илэрнэ. Үгүй болсон гэж бодж идэл илэрдэг. Илэрнэ. Тэгэхээр яг нөгөө нэг бид нар брэнд бук хийчихэд брэнд букыг бид нар ашиглахгүй байлгаад байвал тэр хүчтэйгтэй адилхан бид нар энэ зүйлийг байнгын сэрэж явах хэрэгтэй юм байна. Тийм. Байнга сануулж явах хэрэгтэй, байнга хатгаж явах хэрэгтэй, өглөө болгон сэрэж явах хэрэгтэй. Чи ингэдэг шүү. Тэгээ зүгээр санаалуудах юм бол чи угаасаа ойлгоцсон шүү дээ тэрийг. Би энийг ойлгоцсон байхгүй. Ойлгоогүй байна гэдэг бол үнэхээр хэцүү. Хэцүү. Яа амьдрал хэцүү байхгүй. Ойлгоогүй. Мангар том хаалттай шүү дээ, тийм. Тэр хаалтаа нэгүс нь нураацсан. Гэтэ нураачаа цаана гаргаад тэрүүгээрээ нэг жоохон хэсэж байгаа буцаж орж ирэх хэрэгтэй байна. Тэгээд яг тэрэн дээр тэгснээс хойш одоо юу гэдэм байгаа ийм сэтгэлийн амар амгалан надад ирсэн. Маш гоё. Тэр хүн намайг юу гэж бодох, эсвэл би тэрийг юу гэж бодох, тэр надад муухай үг гэлэх. За. Тэр надад юу самаг болцсон. Наалтхан байлс тээ. Тий, яг тэр чинь ирвчл байгаа байхгүй тий. Тий, яг үн сэтгэлийн би бол сэтгэлийн амар амгалан гэж хэлээд байгаа нэг. Гоё тий. Тэгээд нөгөө өөрийгөө сорно гэжтэй өдрөө болгон сор. Тэгээ би ч одоо бүр ингээд яг чамшиг тэг өдрөө болгон ингээд хөгжмөр байгаа байхгүй. Тэхийн тулд сорилт гарч ирвэл баярлаад. Тэгээ одоо харилцааны сорилт ч юм уу одоо тийм төгжрээд янз янзын сорилт ч юм уу те одоо тэнгуүч баярлаад. За одоо миний дотроос ямар хор гаргаж ирэх нөө те. Сүнсийг минь хаагаад байгаа ямар хаалт гарч ирэх нөө. Тэгээ бараг намааг өдөж янз янзын хөлсөн үнд эргэж талархаад байгаа. Баярлаа чин сэтгэлээсээ баярлаа те миний дотор өчнөө олон жил нуугдсан байсан өөрөө жил гаргаж чадахгүй байсан юм ингээд гаргаад ирсэн баярлаа. Яг үнэ. Гараад ирчингүүт нь яах очроо мэдчих байхгүй. Залбирлаа яачин бяцлаглаа яачин тэгээд болоо тий өөртөө сайхан ярьчин тий. За яг ийм одоо жишээлбэл Bubble Pop-ийг би нүдэндээ харсан шиг өөр юуг харж исэн бэ? Тэр яг юу байсан бэ? Би ярмааргүй байна. Ярмааргүй нөө. Яг ийм хүмүүс галзуурчиж гэж бодчих маа. Тийм. Би бол тэрнтэйгээ эвлэрсэн шүү дээ. Галзуурсан гэж бодвол надад хамаагүй. Яг ийм одоо би чинь нэг ийм хүний төлөө хүн байна да. Данаа л одоо самадаг коучинг тэгээд сэтгэл зүйн аргуудаараа ингээл монголчуудад л ажилладаг байхгүй. Тэгээд Америк руу би Better Up гэдэг байгууллагад ахлах коуч мөчөөр ажилладаг. Тэр мэрээгээ түр хааж магаал те. Ер нь бол дийлэнхтэй ингээд би ингээд цаашаа ер нь бол Монголоос гарахтаа ингээл усаа гадагшаа ажиллаа л явна гэдэг ингээд тийм бодолтой. Гэтэл яа харахгүй ингээл нэг л мэдхэд монголчууд руу орчдөг те. Тэгээ одоо бол бүр монголчуудаа л үйлчилж байгаа байхгүй. Тэгээ тэнд л ерөөсөө миний зүрх цохлоод байдаг. Тэгээ бяцлаглаар чинь ингээд Монгол улс те. Миний ингээд эх орноо хайрлах, элгэн саднаа хайрлах хайр. Энэ хүмүүсийг ингээд сэтгэлийн засаад өргөөд жинхэнэ мөн чанар руу нойртуулаад бүр ингээд өргөх тийм чин зориг хүсэл байна тийм ээ. Ухамсарын сэрэлтч бай юу ч бай. Тэгэхэд ингээд Чингис хааны энерги мэдрэгдээд бүр ингээд орж ирээд тэгээ Чингис хаантай ингээд хамт ийм баруун талаас нь ингээд нар шиг ингээд хамт ингээд нисэж орж ирээд тэр чигээрээ ингээд ханахгүй байгаа газар ингээд гэрэл татаал ингээд нээгдээл тэгэл олон мянган ингээд монголчууд ингээд олноороо ингээд дагж байгаа. Дагаад тэгээ тэр бол ерөөс тэнд ямар ч эго байхгүй би хийж ийн гэсэн юу байхгүй те. Энэ л зүгээр л битгий дотроос ундарж байгаа зориг те. Ямар ч хүсэл үгүйгээр зүгээр энэ бол хийх одоо ядгийн би энэ аягийг аваад амдаа хийгээд кофе уулаа гэдэг шиг л зүгээр хийх ёстой л үйлдэл болсон байгаа байхгүй те. Тэг ингээд гарч ирж байгаа зураг гарч ирдэг. Айгуу гой том харсан байна. Яг Будда Есүс
бас учирлууд байгаа. Тэгээ ярих юм бол бүр солиорч гэж бодох учраас ер нь бол манай багийнхнаас өөр хүн бол мэдхгүй. Аюу гой том харсан байна. Бид нар өөрсдөө боддгоо биднэрт бодлыг өгж байгаа шүү дээ. Бодол урсж орж ирж байгаа. Бодол урсан орж ирнэ гэдэг чинь учиртай. Ухамсар гэдэг чинь шал өөр үг байсан юм байлээ. Миний бодлоор тэгээд бодол урсж орж ирж байгаа. Тэр бодлын дээр юу байгаа гэхээр энэ ерөөсөө л бидний өвгд эцтэр дээр байгаа. Одоо таны харсан Чингис ч гэдэг юм уу те. Энэ бол хоолыг харсан байна шүү дээ. Би болохоор нүдэндээ зөвхөн над руу урсж орж ирж байгаа бодлоод долгионоор орж ирж байгаа. Згэл ороод ирж байгаа шүү дээ те. Тэгээ ингээ ороод ирж. Би бол энийг яаж хардаг гэхэлэр одоо улаан цутгалан байна шүү дээ. Ингэж явж байгаа сайхан цутгаж байгаа шүү дээ. Хаяа нэг бороог үед нэг жоохон урсчдаг. Бороотой болоод ирэхээр ингээ өргөн урсдаг те. Ийм блок яваад байгаа. Миний бодлоор. Энэ блокийг ингэж тэлэх байхгүй юу? Тэ? Тэнгүүд ингээ олон өнгийн ингээд бодлоод бидний толгоор орж ирж байгаа. Бид нар энийг хэрхэн зөв өдөртөх вэ гэдэг юм багхгүй юу? Тийм байна. Тийм, миний бодлоо. Миний бодлууд ингэжсэн чинь ингээд энд орсож байгаа бодлуудыг би ингээ хаагаадсан юм бэл. Тэгээ ингээ баг угаар ингээ нэгээ тэр бодлууд урсаад ирсэж яг энэ хаагдмал энэ орондод нааз жаргал байсан баг. Тэ? Сэтгэлийн амар амгалан байсан бэл. Ингээ гэдэг нэгдэд ирсэн чи нэг юмыг одоо шууд яг хүн төрөлхтний биен дээр ярих юм бол миний бодлоор шүү. Юмыг маш олон талаас нь ойлгох тусам сэтгэл илүү амар амгалан болоод байгаа. Би тэгж ойлгоод. Яана ч тоо. Чи ингэж ерөөсөө би одоо бидний гэж бодож тархинаас бүх юм эхэлтэй гэж бодоод байсан байхгүй. Үгүй. Зүгээр тархич нь энергиэрээ дүүрчихлээр антин болж хувирдаг. Oh yes. Чиний чамд болсон процесс нөгөө дээд мэдээллийг антинаараа татаж буулгаж одоо радионы үйлчлэлд тааруулаад мэдээлэл буулгаж ирж одоо дуу сонсож байгаа шиг чи биеийн антин болгож хувиргаад тархиараа антин болгож хувиргаа те мэдээлэл татаж буулгаж байгаа хна шүү дээ. Яг тэр процессоос харсан байна шүү дээ те. За тийм байна. За сая батарейгаас олоод шинэ батарейтай орж ирлээ. Тэг өмнө юу ярьжсэн аа мартцсан байна. Тэгээд подкаст мэн та бүхэнд өөрчлөлт үрж байна. Powered by Airplane Aileen өгч гэдэг үрэтэ явдаг байгаа. Aileen өгч штэ. Ер нь бол гэхдээ манай ажил бол яг өөрийгөө бас нэхэд хамгийн том чухал нөлөө үзүүлсэн гэж би бас боддог юм. Тэгээд болроо маань бас бид нартай хамтраад яг энэ төрлийн сонирхдаг хүмүүстэй хамтраад бас шинэ аялал хийх гэж байгаа. Аялал одоо би бол аялал гэж нэрлэн тэрийг. Аялал. За тэр юу вэ? Тэгэхээр энэ мэдрэмжэл хүнд өгөх гэдэг байгаа. Чи ерөөсөл дээд мэдрэмж. Жинхэнэ хүн бүрэн бүтэн байдлаа олчих юм бол тэ асар их зовлонгоос таслагдчих юм байна. Дүүрчих юм шүү дээ. Тэгвэл ингээл хүн ер нь ингээл авах гал тэ дүүрх гээл ингээл тэмцэлтэй тэрнээсээ болоод буун зовлонд ороогдоод байгаа. Тэгэхээр өөрийг нь тэгэл бясалгалаар тэ өөрийнхөө энэ самаадаг ангаалтын арга зүй тэ бананы шинжилгээ ухааны арга зүй өөрийгөө нээсэн арга зүй тэ хөгжимтэй ритмтэй бясалгалаараа одоо орчин үеийн тэ цэнгэн хөгжилдүүлж агаад оршихуун энэ энерги мэдээллийг нь өөрт нь буулгаад өгчээл гэдэг байгаа байхгүй. Тэгэх юм бол энэ зовлонгоос ангижчих юм байна гэдэг. Тэгээд би чи хаасан Канадаас Вьетнам улсыг зориод цагийн зөрүүнд ороод бүтэн 7 хоног тэнд ретрит хийхээр зорж байна. Ретрит гэдэг бол ухрах гэсэн үг тийм. Ухрахтаа одоо завгүй амьдралаасаа завсарлаг аваад орчноос нь сугалж аваад хүн орчныхаа бүтээгдэхүүн тийм. Орчноос нь сугалж авч агаад арай тансаг, арай сайхан бүх юм гоё байгаа юм шиг тийм ертөнцид оруулаад хоолунд одоо тэр нөгөө амгаалах зүүн байгаа шүү дээ. Хоол янаад ихгүй энэ бодлыг нь зогсоож агаад өдрийн 3 хоолтой тансаг зэрэглэлийн зочдууд даачж агаад бүх юмыг зохицуулж агаад санаа зохицуулах болох гэдэг шүү дээ. Тэгээд сайхан өргөж ингэж агаад бясалгалд оруулах гэдэг. Тэгээд бясалгалаар дамжуулан өөрийнхөө энэ мэдэрсэн мэдрэмжийг өгөх гэдэг байгаа юм. Тийм зорилгоор 7 хоногийн одоо тий
6 шөнө 7 хоногийн ретритийг танаа байгууллагатай хамтраад за түнчлэн одоо Voice Got Talent эдрийг бас зохион байгуулалтдаг VP Production тийм ээ найруулга талаас нь орж ирээд тэг яагаад ингэж production орж ирүүлээд байгаа. Чи зүгээр хэрэг хийчих болдгоо мó гэж асууж байгаа байхгүй. Чи ийм өндөр зардалтай гэдэг. Би сүнслэг аялал тийм удиртай байх албагүй. Тэ? Орчин үеийн цоглог юм жаргалтай байх хэрэгтэй. Догдолж тэ ийм гоё байдаг гэж дүн гэж одоо тэгж штэ хүний одоо тарих өөрчлөгчөд штэ. Орчин цагийн нийгэмд тийм ээ. Тэгэхээр тэр орчин цагийн нийгэмд нь орчин үеийн өнгө аястан тохирсон шинж байдалтайгаар бараг шоудж байгаа юм шиг байдалтайгаар байлгаж агаад тэ хөгжмийн ритм хэмнэлээр дамжуулаад хүн чинь өөрөө тэр чигээрээ долгион үйлдэл тэр долгион үйлдэлийг нь өргөж цэвэрлж агаад тархины үйлдэлийг нь тета альфа гамма төвшөнд оруулаад ер нь гамма төвшөнд орчвол тэгэл оршихууруу нэгтчихнэ гэсэн үг байхгүй. Тэгээд дээд тэр энерги мэдээллийг нь нэгдэж буулгаад цэвэр ухамсарыг нь л нээн гэдэг. Энэ бол яг анхны зоригтой алхам. Тийм. Ухамсар нээн. Ухамсар нээх. За би наадтай ч юм санал нийлэхгүй. Ухамсараа дээшлүүлнэ гэж ярих байна. Ухамсар байгаа. Доод ухамсартай байна уу, дээд ухамсартай байна уу гэдэг байгаа. Гэж би бодчих. Ухамсар яг санал зөрчилж болно үстэй. Тэг болно шүү дээ. Ухамсар тийм ухамсар байнга ажиллаж байгаа. Гэхдээ одоо бидний тархины давтамж дандаа стрессийн түвшинд байдаг бол бета түвшинд. Гэдэг бол ухамсар унтаа хадалтай. Яг бол ухамсар чинь нэг юм тодорхой нэлийн гүний үйл гүн одоо альфа тета гамма түвшинд одоо ухамсарч гэдэг чинь нэг юм үйлдэл бас долгион гэдэг хэлж байгаа байхгүй тий. Бид нэр өөрөө тэр доошо бууж энд байна гэж тийм ингээд холбогдохгүй бол ухамсар унтаа хадалтай гэж. Угаасаа тэр ч байтугай өдөр тутмын амьдралдаа бид нэр хэрэж зүрх сэтгэлээ хизээс сонсож байгаагүй бол зүрх унтаа хадалтай байхгүй. Тэгээ бид нэр надтай хүмүүс ажиллаад би ингээд зүрх мөрхтэй нь ажиллаа шүү дээ. Тэгэнгүүт чинь хөөе надад зүрх байна. Зүрхний цохилт байна. Эсвэл бүр зүрхний цохилт огт мэдрэхгүй байна. Гэт ингээд анх удаа зүрхтэйгээ уулзж байгаа хүмүүс байна тийм. Тэр ухамсар мэдээж мөнхөд байна. Хизээж өгөхгүй, устдахгүй, алга болохгүй. Тэгэхээр унтаа байдалд байгааг сэрэж нааш нь гаргаж ирэх гэдэг. Илүү тод болох гэдэг. Тийм. Зөв. Тэгэхээр хоёулын яриг сонсоод хүмүүс бас сонирхож байгаа. За тэгтээ энэ бизнесийн шин чанартай биш шүү манайха. Миний хувьд. Тийм. Чиний. Тийм миний хувьд бол тийм. Миний хувьд ч гэсэн. Окей. Ямар хүмүүс очил зохистой вэ? Яах ёстой вэ? Би яг зорилттой хүмүүсээ илүү дээдгийн нийгэмдэр түүчилэгч нар гэж сонгосон. Шалтгаан нь гэх юм бол ер нь энэ оршихуун дээд мэдээлэлтэйгээ холбогдоход 3 тийм хүний мөн чанар их чухал байгаа. Шин чанар. Нэгдүгürt нь чин байдал. Энэ материалын ертөнцийн дээр амжилттай яваад байгаа түүчилээд байгаа хүмүүс чинь юм хоёрын хооронд биш те. Чин зоригтой хүмүүс байгаа. Гэтэл оршихууруу нэгтгэхэд өөрөө чин байдал чухал байдаг. Цэвэр байдал чухал байдаг. Тэгэхээр чин одоо Сүхбаатар хэлсэн байдаг шүү дээ. Сэтгэлийн чин зориг мэднэ гэдэг те. Тэгэхээр тэр чин байдал intention гэдэг чинь маш чухал. Тийм ч учраас би түүчилэгч нараас ирээсэй гэж хүсэж байгаа. Тэгээ сурчлагаач гэсэн тэгэж хийж байна. Хоёр дахь энэ хүмүүст хоёр дахь шин чанар нь юу байдаг вэ гэхээр will power буюу чадна, болгоно гэсэн тийм мэдрэмж өндөртэй байдаг. Учир нь тэр оршихуун цоошин ертөнцийг нээх гэдэг нь шүү дээ. Танил биш учраас би чинь ингээ хайна. Гүнээс гүнд нуугдсан байсан тэр айдас ичгүүр одоо юу гэдгийг эмзэг мэдрэмжүүд чинь гарч ирнэ. Тэр үед энэний цаанд аваад гарахад жинхэнэ бүрэн бүтэн байдал маань байгаа. Энийг би давна гэдэг тийм чадна, болгоно гэдэг тийм нэг юм итгэл биш те. Тэр байх ёстой байдаг. Тэгэхээр амжилттай явж байгаа хүмүүс тэр байдаг учраас тий бас тэгж одоо түүчилэгч нар гэж дуудаж байгаа. Хоёр дахь, гурав дахь нэг чухал юм болохоор сэтгэл хөдлөл байдаг. Догтлол тий одоо юу гэдгийг би
одоо тэрийг бол яг инспирэшн урам зоригоор өгнө л доо. Одоо лекц гэдэг юм уу те. Ийм учир шалтгаантай учраас ийм арга зүгээр ингэж байгаа. Танд одоо мэдрэгдэх мэдрэмж чинь алхам тутамдаа ийм. Тэгээ энийгээ давахын тулд ингэж болно ингэ шүү гэдэг. Бүх юм заагаад өгчөнгүүд тогтлол үүсэх байхгүй. Чаана одоо нөгөө оршихуун дээр нэг чи буугаад ирэхээрээ бие мий чинь салганаад балардаг гэсэн яна мана гэж байхгүй. Тэ буугаад ирэг. Тэгвэл амьсгалаа гаргаад ингээд даа. Би тэр их энерги мэдээллийг даахгүй савлан янз янз болно. Гинт солиотой юм шиг инээж болно те. Байдаг юм шүү. Тэр гэдэг тогтлол үүсгэж үүсэх хэрэгтэй байдаг. Би нэг юм асууж шүү. Энэ тэгтээ жоохон бүдүүлэг асуулт гэж юм боддог шүү заяа. Тэгтээ та энийг өөрөөр л хариулаарай. Та штэ те яг энийг заах хэмжээний хүн мөн үү? Харин мөн үү? Зүгээр л энийг заахыг хүсэж байгаа мөн үү? Харин мөн үү? Харин би асууж штэ. Тэгэхээр яг би өөрөө эн чин тусдаа биш юм байгаа байхгүй. Би өөрөө коучинг, самадаг сэтгэл засал гэдэг өөр олон зөндөө олон сэтгэл заслын аргуудаас суралцсан. Энэ нь сэтгэл зүйн суртаа юм байхгүй тий. Тэгэхэд эн чин барууны арга зүй гэд хэлээд одоо бид нар ингээд бүгдийн тусдаа гэж ойлгоодсэн байна. Яг нэг зүйл байсан байхгүй. Бид нар би самадаг сэтгэл заслын ихтэй хүний амьсгал, зүрхний хэмнэл, тэгээ мэдрэлийн тэр автомат мэдрэлийн тогтолцоотой ажиллаад хүртхэн мэдээллийн түвшинд ажиллаж байгаа. Тэгээ дээрэс нь нэмж сэтгэл хайраар ингэж орж ирнэ. Тэ? Тэрийг өөртөөс тасгалж бол энэ чинь мэрэгжлийн стандарт. Тэр чинь бясалгалын нэг хэсэг шүү дээ. Ерөөсөл бясалгал яадаг вэ? Бясалгал чи яаж байгаа вэ гэхээр амьсгалын ритм, зүрхний хэмнэлийг байгалийн ритм хэмнэлд нь ойртуулж илүү гүн амар амгалан төлөвт оруулаад тэгээд зүрхийн нэгэд ингээд байна шүү дээ, тий. Тэгэхээр би бол одоо өөрөө одоо надаас хүмүүс чинь ийм залуухан тий. Тэгээ одоо ийм юм заах уу нөх юм бол би одоо ингээд зүгээр суучмаар байна. Дотроос ингээд түрээ заагаад суулгахгүй байна тий. Тий. Тэгэхээр надад арга зүүн байна гэх юм бол яг шинжилгээ ухааны талаас бол бүх арга зүүн байгаа. Мэднэ. Би өөрөө миний бясалгалын нээсэн багш доктор Joe Dispenza-гийн ретритэд явсан. Тэгээ Joe Dispenza бол амьсгалын хөгжим, амьсгал тийм ээ яг pure жинхэнэ шинжилгээ ухаан дээр тулгуурлаж зааж өгдөг байхгүй. Тэр шинжилгээ ухааны үндслээр нь бол би бүгдийг мэднэ. Өөрөө мэдэрсэн. Өөрөөсөө арга зүйн хувьд бол ерөөсөө доод хүрдэнд гаццсан байгаа хүүхэд бүтээдэг тэр хүчтэй, асар хүчтэй энерги чинь гацсан байгаа энерги чинь суллаад нурууны нугасны шингэний чинь идэвхжүүлээд тарих руу чинь цутгаад тийм ээ боргоцоо булчирхай руу чинь ингээд түлхээд цутгаад байхгүй. Боргоцоо булчирхайн дээр чинь гадна талаар нь кристал байждаг, болор байждаг. Тэр болрыг чинь ингээд амьсгалаар ингээд нурууны нугасны шингэний идэвхжүүлээд ингээд түрээдтэй амьсгалаар түрээд ингээд түлхээд ахаар чинь нөгөө кристал буюу болор нь задарна. Тэр задрах үед чинь жинхэнэ нөгөө DMT хөх төрөх хоёрт ялгардаг. Тэр жинхэнэ халсан транст оруулдаг гормон ялгарна. Тэр гормон ялгарх үед 6 дахь мэлмийн нэгдээд оршихуй мэдээлэл рүү нэгддэг. Тэр гормон хаанаас нэгддэг вэ? Тэр гормоныг бол яг шинжилгээ ухааны талаас л кристаллын ингээд зохиод шүү дээ. Кристаллын зохиодглоо кристалл нь задрахад DMT хараа хаанаас гарч ирдэг? DMT. Тэндээс гарч ирдэг гэж ер нь шинжилгээ ухаанаар заадаг. Яг хүний биеийн яг аль хэсгээс? Болор одоо нөгөө юунаас? Боргоцоо булчирхаанаас. Боргоцоо булчирхаан. Окей. За ойлголоо. Тийм. Тэгэхээр өөрөөр хэлбэл боргоцоо булчирхаач ингээд уг нь ингээд толтоход бэлэн байгаа болооч яах нь гадна талд нь бүрхүүл байгаадах нь шүү дээ. Хүний бие яг нас ороход буюу хүний бие одоо ингээд томоогоор хэлэхэд зогцолох үед DMT ялгардаг гэж үнэ үү? Үнэ. Бүр Үхэх төрөх хоёрт. Маш ихээр ялгардаг. Үхээс айж болохгүй. Окей, nice. Яг л өөхөх үед чинь тэр ялгараад ингээд халаад бүхнийг хараад ингээд жаргаад байж байгаа. Төрөх үед бас ялгардаг гэж. Яг байгалийн жамаараа төрөх үед. DMT-г ялгаруулах, механикаар шууд ялгаруулах маш олон төрлийн аргууд байт юм билээ тий. Тийм. Одоо ингэж бүр сэтгэл засалд psychedelic ороод ирсэн. Гэхдээ нэг юм байгаа. Байглаасаа өөрөөрөө ингэж ялгаруулах юм бол одоо ингэж DMT чинь бас цаагаараа миний одоо сүнслэг багш нарын ярьж байгаа зүйлсүүдээ сонсоход
Тэ би бол өөрөө болыг уншаагүй. Манай багш нар юу гэж хэлжсэн гэхээр DMT ялгарах хэмжээтэйгээ төрдөг хүн. Өөх төрөх үед ялгарах хэмжээтэйгээ төрдөг. Нэгэсэндээ дуусна гэсэн үг. Дуусна гэсэн үг. Тэгэхээр тэрийг зориудаар заримдаа psychedelic-аар те өвс мөвс юмар ингээд ялгаруулад ахаар тэр тийм зүйтэй биш ээ. Харин амьсгалаараа те байглаар нь өөрөөр нь ингэж идэвхжүүлж биеэр нь ялгаруулж болно шүү. Тэр нь илүү одоо ингээ юу шүү гэж ингээ заадаг хэрэгтэй. Урттай хэрэгтэй шүү гэж заадаг юм. Тийм дуусчул одоо тэгээд Үхтэй бас. Shit. Үхтэй үнгээ муухай үхэн нь шүү дээ. Тэр бол зөвөр би сонссон байдал л те. Тэгснээс одоо мэдгүй. За. Тэгээ оршихуун одоо жинхэнэ тэр хайр бол хизээд үргэлж аврал байна. Хизээд нэгүсэл байна. ертөнц бидний суур өгөгдөл анхны энергийн тамаг бол жинхэнэ нөхцөл болцлогоо хайр. Тэрлэгөө ойрт тэгээ юу ч хийсэн та уушлагдана. Би тэгтээ танаас бол яг нэг юмыг бол үнэхээр ойлгож авлаа. Одоо бид тэр нэг түрүүн ярьж байлаа шүү дээ хоёлаа тийм. Нэгэнтээ ойлгоцсон бол тэрүүгээр байн орж гарч явахгүй бол тэр хэсэг чи өгчих юм бол мянга ойлгосон ч ихсэндээ цэцгийг услахгүй бол услуул ургаад ах юм байна. Тэрийг нь услуул ургаад ах юм гэдгийг мэдсээр үжиж услахгүй байгаа байвал тэр чин тэр бодол ингээл нэг ясанда хөгшрөөл тоосон дарагдчих юм шүү дээ. Тэр зэрүүгээ орно гэдэг чи ер нь бол DMT-гээ ялгаруулах гэсэн үг юм уу? За би буруу ойлгоцсон байж магадгүй шүү. Багуугаар DMT-г ялгаруулна гэсэн үг үү? Эсвэл DMT нэгэнд ялгарсан бол одоо нэг сувг нь ургачихна гэсэн үг үү? За эстоны хамаагүй юм ярьж ин да энэ чи одоо за окей. Би өөрөө ойлгохгүй л өөр хөөлөөр ярьчихлаа шүү. Яана за. Яг нэг DMT чинь одоо ингээ ялгарлаа шүү дээ. Нэг ялгарсан бол одоо нэлээм үзнэ дээ. Нэлээм болно да тий. Тэгээ бясалгал болгон дээр байнгын тэрний анаас хөөцөлдөх юм бол бас тэр чин дахиад нэг юм шунал болчихж байгаа. Тий? Тэгэхээр би бол хөөцөлдөхгүй ингээ суух туссан баг зүгээр ингээд сууж идэл нэг энерги орж ирснэ ингээ цохингуудаа бий байхгүй болоод ингээ орчихсон. За бас тийм ээ тий. Тийм ингээ хөөцөлдөө байхгүй болчихж байгаа. Тэгээ хөөцөлдөхгүй байх тусам ингээ ороод идэг тий. За бас тийм ээ тий. Орооч гэж бодохгүй болчихж байгаа тий. За яг хөө тэгээ заримдаа бол яг таны хэлснээр нөгөө тасгалжуулал хийхгүй бол мартдаг гэж үнэн. Гэтэ хүн уран хэмжээст материалыг ертөнцийн мартаад зовоор шаналнгуудаа буцаад хайраа өгүүлээд ирж байгаа байхгүй. Тэгээ уйлаа тийм штэ. Нөгөө нэг үсэл хайр чинь буурж ирээл дүүрээлтэй дахиад тий. Ийм штэ ингээс үнэхээр саналаа. Тийштэй гэж буцаал ярина тий. За би нэг юм асууж байгаа. Одоо штэ тий. За тэр 3D 8D ертөнцид байгаа хүмүүсээс яг хүний биеийг салгаад бодохоор хүний биеийг яг юу зовоод байгаа вэ? Хүний оюун бодлыг юу зовоод байгаа вэ? Юу зовоод байгаа. Хүн төрөлхтнийг гэж юу гэж бодож байна? Хүн төрөхдөө одоо ийм сорилттой төрж байгаа шүү дээ. ертөнцийн бүхлээр нь харахгүй мэлмийн хаалттай төрөөд шүү дээ. Гэтэ хүүхэд бол бага насндаа тэр нөх шүлтөөр нь өсөө байгаа учраас ингээд тэрийг мэдчихэдэг. Ялангуяа 3 настай өвч юм хамаардаг гэдэр чинь тийм байгаа байхгүй юу. Тэгэхээр өсөн тойрны хавцтай рационал ухаан нь тий рационал ухаан хаалтууд нь үүсээд бүр таслагдчихж байгаа байхгүй. Яг үнэ. Гэхдээ ингээд сууж исэн ч би бүрэн бүтэн жинхэнэ том энергиэрээ олон хэмжээч ертөнцид зэрэг амьдарч байгаа. Ингээд сууж байгаа чи бит хоёрыг хайр, гэрэл тийм үү тэр өндөр дээд энерги хүрээлээд байж байгаа таслагдаагүй. Зүгээр хансгалаа ууж болгоод шунлаа гэдэг тийм энд байгаа энэ юм ингээд сулраа зөөлрөөд анзаарах л байхгүй. Тэгээ жирийн ертөнцид анзаарах те. Би нэг зүйл үед ингэж ухаандаа бодоод байгаа. Шунал юм билээ те. Шунал юм билээ. Хүний биеийг юу зовоод байна гэхдээ ер нь шунал зовоод байгаа юм л та. Миний бодлоор. Тэгээ энэ шуналыг хүндрэлтэн бийт болгож чадсан юм билээ. Тий. Тэр нь мөнгө юм билээ. Мөнгө яг үнэ. Тий. Тэр мөнгө юм билээ. Одоо боёо эд хөрөнгө. Эд хөрөнгө мөнгө. Тий. Эд хөрөнгийг
хамгийн анх хүн төрөлхтөд юугаар харж ирсэн гэхээр газар нутгаар харж ирсэн гэж би ухаандаа ойлгоод байгаа. Тий. За тэнгүүд одоо ингээд одоо юу гэдэм байгаа би те ингээд өөрийнхөө хэмжээнд ухамсархаад илтий хийсний дараа мөнгө бол тоо юм байна гэж ойлгоод байгаа. Тэ. Тэнгүүд бид нар тоо цуглуулж болно. Тоо цуглуулах магадгүй бүр ёстой баг. Амьд байхын тулд. Тэ. За тэнгүүд тэр шунал яг юугаар орж ирж байгаа вэ? Ямар суугаар орж ирж байгаа вэ гэдгийг чухал болчиход байгаа миний бодлоо. Тэр зөв аргаар орж ирж байгаа юу? Буруу аргаар орж ирж байгаа юу гэдгийг чухал болчиход байгаа. Буюу сайн муугийн дэнсэн дээр сайныг сонгоно. Сайныг сонгох замыг олох нь амар чухал юм шиг санагдаад байна. Зөв би тийг санаад байгаа. Зөв. Надад бол мөнгө энерги. Энерги. Гурван хэмжээс материалын ертөнцийн дээр тоглолт хийхэд буюу би хүснээ бүтээхэд хэрэгтэй нэг энерги. Би босоод алхаад явхад надад бид энерги хэрэгтэй байна мөн үү? Тэгвэл одоо бүтээхэд надад энерги хэрэгтэй байна. Тэрнтэй тэр бол мөнгө гэж хардаг. Тэгэд нэг маш чухал ойлгосон зүйл бол би өөрөө дүүрэн энергитэй байхад мөнгө үргэлж дүүрэн байдаг. Яг уу заримдаа сүнслэг ийм ертөнцийг нээж явж байгаа хүн мөнгөгүй байгаад байдаг мөн үү? Тэр яадаг вэ гэхлээр тэр яагаад тэгж байгаа вэ гэхлээр мөнгөийг ерөөсө тоохгүй байгаа. Чухал гэж тоохгүй байгаа. Яг үнэ. Зүгээр энергийн хүчээрээ зүгээр чухал за энэ байж болох зүйл шүү гэд яг хэдэн сая төгрөг нь байж гэд ингээд толгойдоо оруулж ирээд байжээ гэд бодохын төдий тэр баг бий болж эхэлдэг. Тим энерги хүч нь байгаад байгаа учраас те өөрөө дотоод хүчээ нээсэн учраас тэг надад бол одоо би өөрөө манифест айгу хүчтэй хүн юм байна л да. Тэрийг мэдхгүй. Тэгээд мөнгө энергиэрээ ингээд байгаа мэдхгүй. Яваад бас байгаа хгүй. Тэгтэл ингээд цаа талын мөнгөний хуулийг энерги талаас нь одоо энэ сүнслэг ухаан талаас нь судлаад үзэхлээр ерөөсөө л ямар бид нэг утга өгчөөд байгаа болохоос ш энэ бол зүгээр л нэг юм агаар хэрэгэд амьсгалаад ингэж байгаа шиг нэг байдаг л хэрэглэгдэхүүн. Бид нэр хэрэглэгдэхүүнийхээ боол болчих гээд байгаа тий. Утга өгөөд боол болоод байна шүү дээ. Тэгэд нэг маш тодорхой ойлгосон зүйл бол би өөрөөгөө алдаагүй цагт ухамсар маань сэргийг дүүрэн байгаа цагт миний энерги бүтэн байгаа цагт мөнгө бол хизээд байна. Бүр шинжилгээ ухаан талаас юу гэж? За би энийг дахиад хоёр талаас нь тайлбарлая. Шинжилгээ ухаан талаас бид нар өөрөө зүрхнээс энерги ундардаг. Зүрх тархинаас 5000 дахин илүү энерги үйлдвэрлэдэг, энержи үйлдвэрлэдэг. Зүрхний математикийн институтийн 25 жилийн судалгаан дээр тулгуурлаж энийг гаргаж ирсэн. Тэгээд зүрхнээс энерги ингэж ундраад алиман хэлбэртэй, тоорус хэлбэртэй болоод ингэж орж ирнэ. Энийг бид нар аураа гэ үзэлээд тах шиг тийм ээ. Тэгээд эн чин электромагнетик филд буюу цахилгаан соронзон орон зай байхгүй. Тэгэхээр би түрүү мөнгө бол тийм мөнгө бол энерги юм а гэж хэлсэн мөн үү? Хэрвээ чиний цахилгаан соронзон орон зай чинь бүтэн бол тэгээ чи зөвхөн мөнгө байж игээ гэд өөртөө санаа сэтлэрээ хилцсэн бол тэр мөнгө чи ороод ирнэ байж гин. Энэ нь дүүрэн биш байгаад зовж байгаа зүтгэж байгаа бүтээчингүүд цахилгаан соронзон орон зай чинь бүтэн биш учраас нэг мөнгө орж ирэхэд нөгөө талдаа гараа авчдаг. Тухайлбал би одоо энэ сүнслэг чадамжаа нээхээс өмнө би ингээ эсэлт ангууд заримдаа ингээ өөрийгөө сороод тэг кампани явуулаад нилээ ингээ эсэлт орж ирээд чи ард нь мөнгө орж ирж штэ. Тэгэхэд цоош нь авсан одоо тэг Mac-ийн компьютер ажиллагаа олчих ч юм уу тий. Тэг $80,000 засуулах ч юм уу тий. Тэг бүр өмнө нь би одоо ингээ 2 компьютер яг эсэлтийн өмнө ингээ 2 компьютер таг алга болчихж байгаа. Тэнгүүд өөрөө ингээд энергийн цөмрөлтөө байнгут тэр нь одоо машин жишээ ингээд мөргүүлээд $5,000 засуулах ч юм уу те. Ингээд нэг өөрний газар гараа авчтай байна л да. Тэгээ Кабала за одоо би хоёр дахь тайлбар өгч байна. Кабала буюу эртний мэрэгэн ухаан талаас нь яагаад байгаа вэ гэхээр энийг хэрвээ таны толгойд байгаа бодогдсон л бол мөн үү? Бүх тэр нүдэнд харагдаж бодогдсон бүх хүсэл чинь биелэх боломжтой. Нөхцөл болзолгүй хайр, тэ хорвоогийн энэ энерги энийг тэрийг яг бүтээгч энерги гэдэг. Бүтээгч энерги чамд бүхнийг өгөхөд бэлэн байна. Яг л их хүн бүхнээ зориулахад бэлэн байдаг шиг
бүхнийг чамд өгөх гээд ингээд байж идэг. Чиний сав бэлэн байна уу гэдгэл vessel гэж энийг англи хэлээр дээ. Чиний сав бэлэн байна уу гэдгэл чухал асуулт байна гэж. Тэгэхээр чиний ухамсарын сав ч одоо энэ сав бэлэн байна гэхэд дөрвөн зүйл чухал. Нэгдүгээр нь биеийн ухамсар чинь бэлэн үү? Би чинь нэлийн тромомромны чангаралтай ингээд байна уу те? Биеийн ухамсар. Хоёрдугаар нь сэтгэлийн ухамсар. Тэгэхээр нөгөө эго мего те сэтгэлийн хамгаалагч гэсэн үг таахгүй. Тэгээ гурав дахь нь болохоор гэр орон. Фэнкшу гэд байдаг да те. Тэр чинь бас учиртай юм байна. Энергийн хууль талаас их учиртай гэж байна. За тэгээ гурав дахь зүйл болохоор хувцас гэж. Одоо хувцсан дээр одоо юу гэдгийг би бол хувцсан дээр нэг ач холбогдол өгдөг. Ач холбогдол хэрэгтэй болчихж байгаа те. Хороогийн сайн сайхны баялагийг даах чадамжтай байхын тулд эдгээр дөрвөн саваа бэлдээд байжээ. Чиний бие чинь одоо биеийн ухамсар чинь нээлттэй тий сэтгэлийн ухамсар чинь нээлттэй ингээд байхад тэр хүсэж байгаа юм чинь бүгд чиний хүслээс чинь хэдэн мянга дахин давж биелнэ. Бүр сонирхолтой. Надад ч гэсэн одоо энэ ингээд мэдрэгдээд байгаа. Үнэхээр би одоо энэ 7 хоног ингээд ажиллахдаа тэгин ингээд нэг бодоол орхицсан болохоос ш өчигдөр чинь яг нарийн дэлгэрэнгүй яриад байгаа зүгээр ингээд боцноос хитэн 10 дахин ямар гоё юм бэ. Хөөх ингээд боцноос илүүгээр ийм гоё орж ирж байгаа. Тэгэхээр хороо тань хамгийн сайн сайхныг өгөхгүй бэлэн байна. Та тэр сайн сайхандаа очиж уулзах чадамжтай, хүлээж авах даах чадамжтай байна уу гэдгийг чухал. Тэр мөнгө төгрөг бол зүгээр байх. Ингээд чи тоо хэлтэй хангалттай. Тоо хэлээ. Толгойдоо тоогоо бод. За нэг биш ээ, тоогоо хэл гэдэг нь нөгөө мөнгөнийхөө хэмжээг тий би хэлэх юм уу? Өөрөө би зүгээр зүйрлүүлж хэлж байгаа тий. Харин тийм надаас асууж байгаа юм уу тий? Үгүй асуугаагүй зүгээр толгойдоо хэдэн төгрөгтэй хэдэн доллартай баймаар байна. Тэрийгэ бодч тодорхойлч. За. Тэг аль хэдийн тэрүүгээрээ тэр чинь байгаа юм шиг хүлээс үгүй амьдэр тийм ээ. Тэгээд тэр чинь ороод байдаг л зүйл болчих. Зүгээр бид нэр хүлэгдээл тэрнийхээ араас хөөдөлтөөл ийм байгаасаа тийм байгаасаа гэл ингээд ахарч дахиад нөгөө савн сэтгэлийн савн бэлэмжлэх байгаа. Тэ. Яг үнэ. Сэтгэлийн савн бэлэн биш. Тий, яг үнэ. Би бас тэгж боддیں۔ За энэ бодлыг гэхдээ хэлэх шалбгүй л дээ. Яг хөө зүгээр яг үнэхээр яг тэр амар амгаланд хүрсэн болвол би нэг тийм хүмүүсийг амар хүнддэгдэг болцсон л тоо. Заавал тэрхүү амжилттай байх албагүй. Яг энэ биеийг орхихдоо хорвоогоос хамгийн их кафег хийн авч чадсан л хожиж ер нь бол одоо энэ биеийг орхиж байгаа байхгүй юу те. Тэгэхээр хүнийг амжилтаар нь дүгнжлэхгүй. Чин гадаад амжилт. Тэгээ гадаад амжилтаар нь ерөөс дүгнжлэхгүй юм бэл. Үнэхээр сонирмшилчж байгаа бас нөгөө нэг талаараа гадаад амжилт чинь. Тий, 1000-ыг зорж байгаа хүн хин нэг харахад амар лаг юм шиг хэрнээ тэр 500 хийсэн ч гэсэндээ дэлхийн номер 1 хүн байж болно шүү дээ тий. Тэгсэндээ тэр 1000-таа үрээгүй байхгүй. Сэтгэлэн дүүрээгүй гэсэн үг. Дүүрээгүй л байж. Гэтэл тэр нэг хинч биш хүн 1000-ыг айл хийж хийцэн байж болно шүү дээ тийм тий. Тэгэхээр тэр хүний хувьд хин хожиж гин үнэхээр лаг биш ч гэсэндээ 1000-таа үрцэн л хожиж байгаа шүү дээ. Тий. Сүнслэг талын аялал хийсэн зарим хүмүүс чиг дүүрчхээрээ мөнгө төрөх сонирмшилж байгаа. Тий. Тийм байна. За. Хоёулаа ч одоо хэр удаа ярилцчих вэ? Одоо дуусгая та тий. 1 цаг 14 минут ярилцсан байна. Яг нэг подкаст үзэхээр жоохон цаг зөрчтэй. Дунд нэг ганц 20 минутын зөрөг гарсан байж магадгүй. За тэгээд ерөнхийдөө өндөрлөө. Тэгээд татах уу? Тэгээд миний дуртай сэдв. Ярих дуртай сэдв. Баяртай байна. Энэ зүйлийг ойлгодог тий. Ийм орчин үеийн залуу байгаад би үнэхээр бахархалтай байна. Хайхлаар би нод нэг иймэрхүү яриа их гээд хүмүүс ойлгохгүйсэн байхгүй. Тий. За тэгээд энэ зүйлийг хүмүүст таниулж мэдүүлэх нь өөрөө айгүй хэрэгтэй зүйл. Би тэрийг мэддэг. Тэгээ энэ хүмүүс миний мэдэрч байгааг мэдрээд гоё юм амар амгалан байгаасаа. Тэгтээ дандаа амар амгалан байхгүй. Үлдэн шүү дээ. Тэгээ муу муухай зүйл байгаа. Тэгтээ тэрийг муу муухай энэ ийм учраас муу муухай шүү гэдгийг ойлгох чинь гэдэг чинь сэтгэлийн амар амгалан гэдгийг би ойлгоцсон юм. Тэгтээ би суралцж дуусаагүй дандаа суралцж байгаа.
Одоо бүх цаг минут секундээр суралцж байгаа. Энэ зүйл суралцчих юм бол энэ нөр аягүй хэрэгтэй зүйл. Тэгээд тийм ч учраас манай компани бас энэ зүйл дээр орж ирж байгаа. Тэгээд гоё энийг энэ хийх гэж байгаа үйл ажиллагаагаа олон түмэнд түгээгээд битэрийн подкастыг сонссон хүмүүс байх юм бол бас болрогийн маань хийж байгаа энэхүү арга хэмжээнд оролцоод үзүүл бас гоё шүү. Тэ өөрийгөө айгуу гоё нээгэрэй гэж хүсэж байна. За тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Тухтай чадвуу яргсан зүйлээ ярьж чадвуу. Тэгээд миний асуугаагүй таны хэлхийг хүссэн зүйл бий юу? Сайхан ярилцлаа. Тэгэхээр чиний даруй байдлаас хүндэтгэж जैन нээлттэй байдлыг тий өнөөдөр л ойл анх удаа уулзж штэ. Тэгэхэд ингээд зүрхнээс зүрхэнд нээлттэй эго үгүйгээр ярилцаж чадлаа штэ тийм ээ. Тэгсэн үү? Тэгсэн. За ашгүй дээ баярлалаа. Тэгэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ манай үйл ажиллагааны бас travel талыг тий аялал талыг хариуцаад тэгээ аялал талыг хариуцсан баг маань тэгээ ийм сүнсний сэрэлтийг мэдрэл мотой хүмүүс байсан дөө. Тийм мэдрэл мотой манай төрлийн хүн байсан үнэхээр баяртай байна. Бахарч байна. Тэгээ түрүү нөгөө зорилттой хүмүүсийг би түүчэлэгч нарыг байгаасаа гэж хүсэж байгаа гэдг нь энэ хүмүүс дээд тэр хязгааргүй чадамжаа нээчүүл манай Монгол улс сэрэх гээд шүү дээ. Тэмцэд. Эх орон элгийн саднаа хайрлах хайр нэг байна да мэдээж бүх хүнийг хайрлах мөн үү? Тэр дундаа яг удам ухсаа тийм ээ? Линэж гэж байна те. Линэж хайрлаад байна шүү дээ. Тэгэд ингээд 3 хэмжээс материалын ертөнцтэй уучраа олцсон хүн бол 5 хэмжээс 8 ертөнцийг нээхэд бол үнэхээр хүчрхэг. Тэгээ хүчрхэг бүтээгч нар болдог байхгүй. Бүр илүү хүчрхэг бүтээгч нар. Тэгээ монголоор дөрөн тий сүнсний тэр чадамжаа найцсан. Тэгээ агуу одоо 3 хэмжээст материалын ертөнц дээрээ бас баялаг бүтээгээд яваад тэг юу болох вэ тий болонгээр догдолж байна. Тэгэхээр энийг ийм алсын хараг хараад байгаа учраас би зориг гаргаад хийж байгаа. Хэрийн ажлыг дэмжиж хамтарч байгаад маш их баярлалаа. За тэг хийж байгаа зүйлд нь амжилт хүсье. Баярлалаа. Төгсгөлд нь би нэг юм хэлчихэд би одоо хүртэл ингэж боддتي. Монголчууд нүдэлж ард хүн байсан. Нүдэлж ард хүн байснараа өөрсдийнхөө хумсрыг тухайн үед маш ихээр тэлж байсан. Тэгсэн. За яг битэрий ярьж байгаа зүйлс тэр үед монголчуудыг одоо ухааруулж исэн. Тийм ч учраас бид нар дэлхийн талыг эзлэх тийм баг хүчээр дэлхийн талыг бид нар эзэлж чадсан. Бид нар ухамсарын өндөр түвшинд байсан юм а гэдгийг би ер нь сүүлд ойлгож авсан. Тэнгэртэйгээ хамт байсан. Тэнгэртэйгээ хамт байсан юм байлээ. Бидэнд тийм боломж байгаа. Тэнгэртэйгээ хамт бай. Тий. Тийм байгаа шүү. Би зүгээр хамгийн сүүлд зүрийг нэг бүр хэлмээр санагдсан. Баярлалаа. За тэгээд баярлалаа. Тэгээд подкаст руу минь хүрээ өндөрлөж байна. Хамтайсан та бүхэндээ маш их баярлалаа. Бид энэ удаад маш сонирхолтой өөчтэй сэдвээр ярилцсан болов уу гэж бодож байна. Тэгээд их дугаараар иргэд уулзцгаая. Powered by Airplane аялын хөгжийн өрөөтэй явдаг байгаа. Баяртай. Сайхан амраарай. Сайхан амраад ах юм байхгүй. Чи эзэж үзэж магадгүй. Баяртай л гэж хэлээ да. Баяртай. За. Powered by Airplane аялын хөгжийн